Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхүүд бүгд нарамдах Киргиз улсаас Монгол Улс цугоонц бөгөөд бүрийхэд элчин сайд Айбек Молдогазев итгэмжлэгч жуучгэн өргөн барьлаа. Ерөнхийлөгч элчин сайдыг үргэлж ажилд орж яваад нь баяр хүргэж амжилт хүссэн ёроолоо. Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа хамтын ажиллагаа өргөжин тэлж эдийн засгийн агуулгаар баяжиж байгааг тодтоглоо. Дээд өндөр түвшний харилцан альчлал болж яриа хэлцээ идэвхжсэн харилцааг гүнзгийрүүлэн ард түмний найрамдал энхүрлийг баттгаж байгааг тэмдэглэлээ. Мөн Монгол Киргизийн иж бүрэн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг хэллээ. Элчин сайдаар томилогдсон нэр төрийн хэрэггээд иж бүрэн түншлэлийн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө идэвхтэй ажиллагаан илэрхийллээ. За уулзалтын үеэр бол Монгол Улсын ерөнхийлөгчид Киргиз элчин сайд хандаж Киргиз улсын ерөнхийлөгч Садир Жапаровын чин сэтгэлийн мэдчилгээг бас анд нөхрийн сайхан дотн мэдчилгээг бол уламжилсан. За хоёр орны харилцаа идэвхтэй сайхан хөгжиж байгаа талаар Киргиз улсын засгийн газар сэтгэл өндөр байгаа. За үүнээс гадна хоёр улсын ерөнхийлөгч 2хан жилийн дотор бие биендээ харилцан айлчил хийсэн нь бол хоёр орны харилцааг иж бүрэн түншлэлийн төвшөнд хүртэл өсгөж ингээд тавьсан ийм сайхан айлчлалууд болсныг өнөөдрийг хүртэл одоо Киргизийн ард түмэн сайхнаар дурсан санаж байдгийг бас илэрхийлж байна. Мөн одоо хоёр ерөнхийлөгчийн харилцан хийсэн айлчлалуудын төрийн айлчлалуудын үр дүнд хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа хоёр дахин өссөн. Монгол Киргизийн бизнесийн зөвлөл байгуулагдсан. За мөн одоо соёлын салбарт тийм ээ түүхийн чиглэлээр маш олон ажлууд бас хийгдэж эхэлж байгаа. Хоёр ерөнхийлөгчийн одоо айлчлалуудын мөрөөр хийх ажлын төлөвлөгөөний биелэлт бас хангалттай сайн байгаа гэдгийг бол элчин сайд өөрөө онцлон тэмдэглэж байна. Монгол улс бүгд нарамдах Киргиз улстай 1992 оны 4-р сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Киргиз улсын ерөнхийлөгч Жафаров 2023 онд манай улсад ерөнхийлөгч хүрэлцэх өнгөрсөн онд тус улсад төрийн айлчлал хийсэн. Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлалаараа хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааг шат ахиулж иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэн юм. Ингэснээр Киргиз нь манай улстай иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болсон юм а.